Бүгдээрээ сайн байцгаана уу? Би Инх Амар, манай Чого багш маань байна. Ингээд энэ удаагийн дугаараар Төв аймгийн Баян Үнжүүл сумын нутагт байрлах Зургал хайрхныхаа хормойд ороос бит хоёр мэдчилж байна. Тэгээд өнөөдрийн ярилцах сэдв маань юу вэ гэхлээр бөө. Ер нь би бөөгийн талаар өөрийнх нь сонирхсан болон та бүхэнд хэрэгтэй байж магадгүй бас юу байдгийг бол гэсэн асуултуудыг асууна. Тэгээ хамгийн ихний асуулт. Бөө гэж ямар хүн мэдлэх юм бэ багшаа? Бөө хүн. Тэ яг ямар хүн бөө болоод байна те? Ямар хүн бөө болоод байна? Бөө хүн гэж өөр яг хий юм бэ гэдэг. Тэгэхээр энэ дээр их олон зүйл яригдана л да. За нэгт бол тэр бөө хүн бол яг угаасаа л төрмөл хүн. Жинхэнэ тэр төрмөл хүн. Гэхдээ тэр ямар хүнийг төрмөл тэр авяас бэлэгтэй бөө хүн гэдэг нэ гэхээр нэгт тэр хүн бол тэр одоо их л ухаалаг, их л төвчээртэй, их л тэр оюунлаг тий. Мөн одоо тийм стол үнэн чудраг гэдэг юм. Хүний тэр хамаг сор шинж тэмдэг бүрдсэн тийм хүн бөө болдог. Ер нь бол. Яг хүмүүс нэг бөө гэхээр нэг янз янзын шинж тэмдэг яриад байдаг л да, өвдсөн ч гэдэг юм уу, зовсон ч гэдэг юм. Тэр бол нэгтэй тэрэндээ бол биш. Тэр хүний хамаг сор шинж тэмдэг бүрдсэн хүн л бөө болно. Нөгөөтэйг нэг ийм юм байдаг юм. Энэ хүн гэдэг зүйл ихээс төрөхдөө өөрийн өвөг дээдсийнхээ тэр одоо авяас бэлгээс авч төрдөг юм л да, генийн талдаа. Тэгээд бидний энэ өвөг дээдсийн авяас бэлэг ухаан тий чадвар одоо генийн төвшөнд ингэж дамжиж явж идэг. Гэхдээ энэ нь нэг хүн дээр бидний олон өвөг дээдсийн тэр өстой эрдэм мэдлэг авяас чадвар хамаг шинж тэмдэг нэг хүн дээр төвлөрөн одоо ингэж заяаж ирдэг юм байна л да. Одоо тэрийг авч төрдөг. Тийм хүмүүс нь цаанаас л нэг тийм шилэгдмэл хүмүүс гардаг гинэ. Нэг бол маш мундаг өдөрдөгч байд юм, эсвэл одоо суут ухаантнууд ч байд юм уу те. Тэгээ бүр цаашлаад ирэхээр тэнд дундаас өстө тийм бөөн юмыг авч төрсөн тэр бөө хүн төрдөг. Тэр бол жинхэнэ төрмөл бөө. Бөө гэдэг чинь ер нь бол бөөн юм гэдэг. За яг ерөнхийдөө тэгээд тайлбарлчих болно. Бөөн тэр нэг ингээ харахад нэг хүн боловч бөөн авяас бэлэг, арга ухаан те. Эрдэм мэдлэг өстой нэг бөөн одоо 9 шидэн бүрдсэн л хүн байхаа тий. Нэгт бол бөө хүн бол тийм л хүн байна. Бөөн тэр юм бүрдсэн. Тэр бол одоо өстой нэг сонгогдсон хүн гэдэг шиг. Түүнээс биш зүгээр яхаа хүмүүсийн ярьж байгаачлан миний амьдралд ямар нэгэн бүтлгүүтэл азгүйтэл тохиолдоод байна гэдгийг тэр нэг бөөгөн шинж тэмдэг гэж бодохдоо биш. Яг бай зүгээр яг тийм тохиолдлууд бий л дээ. Нэг өвдөж байгаад бөө одоо илгэрсэн. Тийм зүйл их сонсч байсан одоо ингээд ийм зүйл ингээ илрээд байна, одоо зүүд нь харагдаад байна гэдэг юм уу. Тэгээд ямар нэгэн зүйл болж байгаагаас болоод ингээд тэр хүн бөө болох ёстой гэдэг тийм зүйл их одоо бодит юм уу, үнэн юм уу? Одоо бидний эргэн тойронд их байдаг шүү дээ. Ингээд бөөтэй болоод аваагүйгээс болоод ингээд байна гэл хүн болгонд бараг бөөтэй тэрийг аваагүй болоод зовоод зүдрээд байгаа юм шиг. Тэрэн дээр тийм байна. Гэхдээ юу шүү. Хит энэ дээр ялгаж салгаал ойлгочих хэрэгтэй. Тэр нэг амьдралын ч юм уу нийгмийн нэг бас болсон нэг асуудлуудыг бол тэр бөөт ерөөсөө холбохын ерөөсөө ямар ч хэрэг байхгүй. Тэр бол ерөөсөө тийм их мунхаг л бодол. Харин нэг ийм байдаг юм. Тэр нэг стол нэг тийм бөөн авяас бэлэгтэй арга ухаантай нэг юм оюунлаг төрцөн одоо тэр хүүхдүүд чинь цаанаасаа одоо тэр бөө болох төрмөл хүүхдүүд чинь цаанаасаа нэг маш их тийм эрдэм мэдлэгийг уурах тархин цаанаас ирэлхийлээд ирдэг. Маш их юмыг таньж мэдэх гээд ирдэг. Тэгээ тэрийг нэг одоо үүдээд тэр олон юмыг таньж мэдэж, сурж мэдэж, ойлгож ухаарах хүмүүс чинь тэрийг илэрхийлээд гот тодорхой хэмжээнд тухайн хүмүүс тийм стресс маягийн одоо тархинд үүсээд нэг юм ухаан санаа самуурах хатж байдаг юм уу, нэг тиймэрхүү ингээд шинж тэмдэг. Нөгөөтэйгөр бас тэр нэг онгод бас нэг өөрийн гэсэн байгаа шүү, эрдсэн байгаа шүү гэдгээ илэрхийлэх гэсэн тиймэрхүү зүйлсүүд болно. Тэгэхээр тэр хүний тэр бөө хүний тэр тарих уурах тарих маш их мэдлэгийг тэмүүлээд идэг. Тэр мэдлэг юмар нь тэр цаг үеэс шалтгаалаад сайн хангагдаж өгөхгүй учраас тэр нэг уурах тарихын нэг юм стресс маягийн юм ч юм уу нэг тийм одоо юмд үүсээд ирдэг. Тэр нэг юм солиорилж юм шиг те дэмэрлж юм шиг. Хуучны бөөгийн түүхэн дээр айгүйх ядсан штэ нэг ухаан санаанд самуураад уул хадаар ингээд тэндэг болоод ирсэн гэтэргээл те. Тийм. Тиймэрхүү тэгэхээр тиймэрхүү шинж тэмдэг бас байхын үед байна. Нөгөөтөр бас тэр нэг онгод бас нэг өөрийгөө ирдсэн
гэдгээ мэдэгдэх. Эсвэл энэ байгаль дэлхийн янз бүрийн бас хий битээ хийсэглэн дүртэй зүйлстэй өөрөч мэдлгүй нөхцөөд нэг тиймэрхүү байдал үүсгэж идэг юм байна. Түүнээс биш нэг бие өвдөгч байдаг юм бас нэг ажил төрөл бүтэхгүй байх ч гэдэг юм. Тиймэрхүү нэг юм зүйлсүүдийг бол нэг бөөгийн шинж тэмдэгтэй нэг холбохын хэрэг байхгүй. Зөв. Тэгээд ингээд бөө хүн болоод эргээд болж болт юм уу? Наа чи маш голыг олсон гэдэг шиг асуулт байна. Болж байгаа жишээг одоо бид нар зөндөө мэднэ шүү дээ. Энэ бөө байж байгаад болцсон гээл те юмаа шатаацсан гээл те. Жишээ нь би ч гэсэн айгүй олон бөөгийн хойг ховч шатаасан шүү дээ. Тэгээд энэ дээр харахаар нэг болж болоод байгаа юм шүү уустай. Тийм. Болоод. Тэгтээ үгүй. Болж болоод байгаа даа биш. Угаасаа болох ёсгүй хүмүүс нь бөө болох гэж оролцсон болохоор тэрнээс л одоо татгалзаж байгаа байхгүй юу? Одоо буцаа залруулах гэдэг шүү дээ, тий. Угаасаа тэр хүн бол нэг юм амьдралын ямар нэг асуудал нь шалтгаан нь одоо тэр бөө болно гэд нэг хүн ойлгуулчихсан тэрэнд нь ч итгэцэн үү. Тэгээд ингээд дээл хувц өмсөд нэг бөөлөх гээд байдаг. Үнэхээр юм болдгоо. Яг тэр чинь болох ёсгүй өмнө л тийм зам мөрлөө орчхороо л тэрнийг ингээд одоо нэг залруулах хийж болоод байгаа болохоос үнэхээр жинхэнэ тэр төрмөл бөө хүн бол одоо юу гэдэг юм баг бойл гэсэн ч болохгүй. Тэр бүр нэг тим түүх гэж юм. Тэр нэг хуучны нэг удганыг тэр дотоод явдлын яамных л одоо буу тулгаал. За би бөө бишээ гэдэг энэ идэлгэр хоёуг хувцаа шатаачих. Тэгвэл амичи хэлтрүүлээ гэсэн чинь тэгвэл хүмүүс над гохоол дарчихгүй гэж хэлсэн гэж. Тэр чинь тэр нэг урсах цус уйлах нулимснаас нь үнэтэй л зүйл ба шүү дээ. Тэр бөө бөөлнө гэдэг чинь тий. Харин одоо хүмүүс чинь нэг юм асуудал тохиолдонгууд л бөө болно гэж яваа. Дахиад нэг асуудал тохиолдонгууд л болно гэж яваад байгаа чинь энэ цаг үеийн нэг туйлшралын л нэг юм багхгүй да. Ер нь бол тий. Тэгэхээр жинхэнэ тэр өгөгдөлтөө, жинхэнэ тэр онгодтой, тэр төрмөл бөө хүн бол үгүй одоо ястал нэр чи наатга болоод өгөөч гэд загнаад зэмлээд зодоо зохиоч болохгүй. Тий. Тэгвэл багшаа ингэдэг юм уу? Энэ бөө хүмүүс тийм зэрэгдэв гэж байдаг уу? Одоо энэ албан тушаал компани одоо бусад ямар нэгэн шашин ингээд байдаг шүү дээ. Тэгвэл энэ бөө мөргөлд зэрэгдэв гэж байдаг юм болов уу? Яг нэг юм шашин шүтлэгтэр бол одоо нэлээд тийм байдаг шүү дээ. Христэд бол нэг юм папч гэдэг юм уу, пастор гэдэг юм уу тийм. Номлогч нар бурхны шашинд бол одоо олон гисгүүл ам, гавжлам өдр юм гээл янз янз тийм хамбл ам тийм гэх зүйл байдаг. Энэ чинь бол нэг шашинчлаад нэг юм ингээд нэг юм яачж штэ. Одоо юм тодорхойлтууд өгчөж штэ. За чи ийм зэргийн лам шүү, чи ийм зэргийн номлогч шүү өтер гэ тэ. Тэгээ бүгдээрээ сургууль соёл сурж гин, ном үзэж гин тэ. Бөө мөргөл бол тийм биш. Баларлаг хийв шинжтэйг учраас бөө бол нэг байгалийн нэг төрмөс аяас бэлгээрэл хин хүчтэй, хин хүчгүйгээл шийдэж явсан. Өстой. Одоо чадaltaй нь одоо өстой нэг дээр одоо хүндлэгдэж одоо шүтэгдэж гэдэг юм. Гэхдээ нэг юм бай. Бас огт байхгүй гэх хэрэггүй. Одоо бол хүмүүс бол өөрсдөндөө нэг юм өгчөд ш. Би бол тэнгэрийн би бол одоо өстой газрын тэр тэнгэрийн хүү мүү одоо 9 шидэл нэр өгөөд штэ. Эсвэл би одоо тим зэргийн мэрэг. Яг тэр хүн бол өөртөө бодож олсон л тэр нэг гоншин байгаа юм. Тэрийг бол нийт дунд хинч хүлээн зөвшөөрөхдөггүй л те. Харин ийм нэг түүх үйдэг юм. Одоо энэ түүхийг сонсоод авчих. Хүмүүст бас их хэрэгтэй. Энэ тэр одоо энэ Автасаа хааны үед л итэр гэж ярьж байгаа юм. Энэ бөөнөр бас их байсан байна. Тэгээд яхав одоо энэ бөөнөрийг л одоо нэг яг л энэ итэр чи одоо чаддсан юм уу чаддгүй юм уу шалгасан байгаа. Тэгээд ийм 3 шалгуур тавьсан гэдэг. Тэгээд маш олон бөөнөрийг цуглууллаа. За энэ 3 шалгуурыг давж үлдэх юм бол та нар бөөгөө цаашаа бөөлөд одоо яваарай. Тэ? Чадахгүй бол одоо эндээ та нар ингэж дуусан шүү гэдэг. Тэгээд тэнд оролдож үзэл зарим зүхэж үргэлдээ зарим ч бас чадахгүй байна гэж болдог ч юм уу те. Тэр 3 шалгуурын та мэдгүй. Мэдэн гэхдээ нэлээд жоохон харгас талтай. Тийм маш харгас талтай. Яг зүгээр жишээ нь юу гэдэг юм одоо халуун тэр улаасгсан илд улаан хоолоор нэг зоож тэр. Тэгээ бөө хүн болохоор амьд үлдэхгүй. Тэгж ялгаж ирсэн. Эсвэл бөөнрийг юм түүдэг гал донд хийж ягаад бүр ингээм амдаар нь шатааж исэн ч гэдэг юм уу те. Тэгээд шатахгүй байх хэрэгтэй юм уу? Яа тэгээд тиймэрхүү айхтар тийм шалгуурууд л байсан байгаа юм. Одоо тэгээд тэндээс одоо нэг цөөн тооны бөөнөр тэр юмыг өөрийнхөө өвдөс чадлаар давж гараад. Тэгээд тэр үед одоо за энэ эдэр бол бөөнөр. Энэ хүмүүстэй бол хинч хаан ч юуч ярихгүй.
Энэ хүмүүс бол дархлагдсан. Тэр утгаараа нэг юм дархан зайран, дархан гудганч гэдэг юм уу те. Арт түмний дунд нэг хүндлэгдээ. Энэ хүн бол дархлагдсан юм. Тэгэхээр бас тийм өвдөс чадвартай байсан байх нэ. Тиймэрхүү утгаараа тийм дархан юу итэр гэж одоо яажсан байгаа. Нөгөөдөөр болохоор энэ одоо энэ бөөнөрт их олон жил бөөлсөн 30-аас дээлчилч гэж ярьдаг юм их олон жил бөөлсөн тийм эрдэм чадaltaй бөөгөө хайрхан бөөгөж хүндэлдэг. Хайрхан бөөгөж. Одоо бид нар чинь уул устгаа зүрэл. Тий, одоо юм их л тийм сайхан уул ус хангаадаа бүгдийг хайрхан гэж хүндэлдэг шүү дээ, тий. Гэхдээ энэ дээр бас өөр төх яригдана. Хайрхан бөө итэр гэж хүндэлдэг. Тийм юм бол одоо өстой 9 болдруутай хингэрэг барьдаг байсан итэр гэдэг үхээ. Нөгөөтгөр энэ Брат бөөндрийн дунд бас их тийм одоо чанараа гүйцээгээд их л эрдэм чадaltaй бөөгөө наран бөө итэр гэж хүндэлдэг байсан. Тэр бол яг нэг юм шууд утгаараа цол хэрэгэм гэд бас хэлчихэд хэцүү боловч арт түмний дунд бусдаасаа онцгойлон хүндлэгддэг байсан юмнууд байна. Гэхдээ одоо цаг үеийнх болохоор нэг өөрөө өөртөө бодож олсон цол гунших гэхдээ одоо арт түмний дунд ч юм уу нийтийн дунд ч юм уу тийм одоо хүндлэгдэг яг тэр хүлээн зөвшөөрөгдөг биш өөртөө бодож олсон тийм байна. Тэр хүн чи харин хайрхан гэдэг дээр би нэг юм ярьчих. Нэг юм судалгаа одоо би нэг юм судлаад л байгаа. Нилээн үнний ортой болоод байгаа. Бас чи энэ өөрөө ч бөөлдөг хүн болохоор ч тэр бас нэг онгоо тэнгэрээсээ мэдэж ойлгох юм их л байна. Их тийм эрдэм чадaltaй бас тийм одоо хайрхан гэж хүндлэгдсэн ч байд юм уу те. Их л эрдэм чадaltaй өстой мундаг юу тийм сайхан бөөнрийгөө одоо тухайн бөөгийн шүтэж дээдэлж авсан эсвэл нутгийнх нь уул хангаад онголдог. Тэгээд тэр цагаас ахуулаад тэр газрыг хайрхан гэж хүндэлдэг байсан байх. Тийм бас судалгаа байдаг байхгүй. Тэгэнгუთ л одоо бөөгөө онголсон газараа эн чинь тийм хайрхан гэж тий одоо хүндэлдэг. Тухайн уул усных нь нэрийг нь ард хайрхан залгадаг. Тэгээд тэр нөгөө бөөгийнхээ нэрийг хэллэхээс цэрлээд одоо тэгж яадаг байсан. Тийм ёс юм байгаад байгаа. Тэгээ ер нь ийм л тий. Бид нар энэ ёс уламжлалыг нэлээд сайн судлахгүй бол өнөөгийн бидний ёс гэж бодоод байгаа зүйлийн ихэнх нь дандаа энэ манжийн үеийн нэг тийм соёл ёс суртахууны юмнууд яваад байна. Тэгсэн боловч одоо хүмүүст хэлэхээр бас ойлгоход хэцүү. Ягаад гэхээр нэг минь тэгжил байсан, өвөө минь тэгжил байсан гэж яриад байдаг. Тэгтээ бол их хэрэгтэй зүйл болчиход байдаг. Тийм. Тэгтээ тэр нэг манжийн үеийн тий соёл одоо энэ Монголд янз янзын цээрэлдэг ч юм уу эсвэл янз янзын нэг юм бэлэгдлийн юмнууд бол манжийн үеийн тэр юмнууд их явна. Тэгээд одоо яг тэр нүүдлийн ёс уламжлалаас нэлээд жоохон хөндөрцөн. Яг гэхдээ ахуй дунд байгаад байгаа. Тэгээд тэрийг чинь нэг 2 3 үеэрээ 4 үеэрээ ингээд ойлгоцсон хүмүүс чинь бас нэг ууг нь бол ийм байсан юм байна гэдээ ингээд тайлбарлахаар бас хүлээж авахд жоохон хэцүү л байгаад байдаг. Тийм. Жишээ нь Монголд хизээч баян болгодог мод чулуу хад гэж байгаагүй байхгүй. Эдийн 90 оноос хойш гэдэг юм уу эсвэл нэг юм нийгмийн цаг үе хэцүү үеэс ахуулаад хаасаагүй л нэг юм очоо мөргөх юм бол баян болдог хүсэл биелдэг аж ахуйгаа ботсон ч тэр шүтэн барилгах арт түмэнд ч одоо ямар юмны баян болгох юм уу тийм одоо тийм баяжуулдаг хад чулуугээ гарч ирээд байна. Суурин иргэншлийн зүйл баг. Эн чинь ерөөсөө нэг юм юу ахгүй жишээ нь нийгмийн нэг юм ядуу буураа уур амьсгалч хүмүүсийг нэг юм итгэл үнэмшилтэнд хүртэл нэг юм өөрчлөлт авчираад байна шүү дээ. Тэр нь тухайн хүмүүсийн хүсэл нэг юм баян сатгалын элбэг дэлбэг байх мөрөөдөлт. Тийм учраас нэг янз янзын бэлэгдлүүдийн юм ингээ олон жилийн турш гарч ирээд байдаг. Түүнээс Монгол нэг тийм тэгтлээ нэг өлсөж мөлсөд ороотож бас нэг яваагүй юм болохоор уг нь бол яг монголчууд энэ дээр очил мөнгөтэй болдог гэдэг юм яг тийм юм байгаагүй л байхгүй юу. Харин одоо юу гэдэг юм өстой хөх тэнгэр минь амгалан бай, хөрс талтан дэлхийн минь амгалан бай, хүн зам минь амгалан бай гэдэг ч юм уу те. Тэгээд ер нь тийм нийтийг л хамарсан тэр сайхан хүсэл мөрөөдөл тэр юм ал хэл залбирж мөрөгдөг гэсэн болохоос биш намайг мөнгөтэй болгооч, намайг хүнтэй суугаад өгөөч гэдэг нэг тиймэрхүү зүйл бол ер нь их байгаагүй л юм. Зөв баярлалаа гэж. Маш сайхан ойлголоо. Бас нэг асуух зүйл байна л да. За одоо илүү тэгвэл нөгөө далд ертөнц рүү оръё доо. За тэнгуут тэр бууж ирж байгаа мэдлэг мэдээлэл одоо тэр өвөгд нь онгод шүтээд нь зэрэг дэвтэй байдаг юм болов уу? Одоо хэмжээс гэж ярьдаг өөр хэмжээсээс ирдэг юм уу? Тэдний хоорондоо зэрэг дэв байдаг юм болов уу? Энэ айгу ярихтэй асуулт. Би одоо ингээд янз янзын бөөнөрт уулзчлаасан л да. Миний уулзсад одоо яг бүгд өччихсэн дээр нь ихэнх бөөнөр л миний онгодлын их том дээгүүр том гэж яриад юм тий.
За яг вэ тэгэхээр тэрийг одоо шууд үгүй худлаа гэж бас болохгүй юм. Тэр хүндээ хамгийн дээд нь байгаа. Хамгийн л дээд нь хамгийн л одоо хүчтэй л байгаа тий. Тэгэхээр яг тэр хүн тэгж яах болно. Ер нь бол үг тийм миний онгодол хамгийн том тэнгэр хамгийн том онгодол гэдэр гэж л ярих юм байна хүмүүс. Тэр хүмүүстэй л байд юм байгаа. За гэхдээ зүгээр яг юм онгод ийм хэрэм дараатай гэсэн юмыг олоод яатсан нэг тийм юм сүдтэй юм алга байна. Гэхдээ юм яадаг юм энийг ийм юм байдаг юм. Бас байхгүй ш онгодын хүчтэй энэ энээсээ хүчтэй юу гэж тийм байна ялт. Юм нэг ийм шудраг нэг үнийг юм хэлчихэд чи өөрөө хэр хүн юм те? Чи хэр зэрэг одоо чадaltaй эрдэмтэй ухаантай хэр зэрэг хүн юм чи тарь дайныхаа онгодоо нөхцөн. Ер нь энэ онгодтойгоо шууд ингэж бүтэн нөхцөж тэгж яахтар нөхцдөг бөөнөр бол өстой ховор. Өөрийн тэр оюун те өөрийн тэр нэг юм сав хэр хэмжээнд тэр дайны л онгодтойгоо нөхцөөд байна. Ёстой нөгөө нэг тэр хуучны бөөгийн түүхнэр гардаг шиг ёстой нөгөө нэг зүрхэн цагаан талтандаа тул литр гэдэг шиг тийм онгодтойгоо бүрэн нөхцдөг бүү бол ёстой өдрийн очих хавар байх. Тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд л тэр онгодоо дууддаг тэр дайны л тэр онгодын эрчим энерги өөр төр аваад байна. Жишээ нь үгдим тухайн бөөхний оюуны сав нэг юм 1 литрийн савтай зүүрлэхэд нөгөө онгод бүр юм 100 литрх гэж бодлоо. Одоор хайжнэ. Тэндээс тэр дайныг хутгаж авна шүү дээ. Тэгээл. Тэгэхээр чиний оюун ухаан, чиний эрдэм мэдлэг, чиний сав хэр юм тэр дайны л онгодтойгоо нөхцөн. Тийм. Маш сайхан тайлбарлаа. Тийм. Тэгвэл бас ийм байх юм. За тий одоо ямар нэгэн байдлаар одоо онгоцтой нөхцлөө гэж бодлоо. Ингээд зарим бөөнөрийн гэрт одоо ингэ бурхны зураг энэ төр байж байгаа юм. Тийм бай зүйл харшилдаг юм болов уу? Одоо бурхны шашны зүйл бөөгийн зүйл ингээ хамтдаа байгаад тах юм тий. Гэхдээ энэ ерөөсөө тэр болохгүй юм биш. Ерөөсөө энийг бас шууд өгөөсгээд иж болохгүй. Юу гэдэг юм Монгол бол яг тэр шарын бөөнөр гэж одоо тэр шашин дийлгэрэх үед бол үүссэн байгаа. Шарын бөөнөр гэж. Тэднэр нь бол одоо хоёр талтай байна. Нэг нь болохоор яг тэр бурхан сахиус энэ одоо юмыг уншичдаг, бөөгийн онгод тэнгэрэж дуудчихдаг, аль алийг нь хослуулж авдаг. Нөгөө талдаа юм тэр номтой бөө номгүй бөө гэж байсан байгаа. Шарын бөөнөр дотроо. Тэр номтой бөө нь бол одоо ёстой л нэг бурхан шашны юмыг шүтдэг, тагчдаг, тэр майн тарны уншичдаг, тий. Бөөгийн онгод тэнгэрэж дуудчихдаг, тэр дуудлага хамгаагаараа дуудаад уншичдаг ийм байна. Номтой тийм бөө, шарын бөө гэж. Номгүй гэдэг нь болохоор зүгээр бид нар бол энэ шарын шашин юмтай бол ингээд тэрслэхгүй. Тий. Бид нар бол энэ зүйлийг үгүйсэхгүй. Ингээд одоо юу гэдэг юм битээ нартай оршин тогтноё гэдэг үзэл санаатай. Гэхдээ тэр нэг юм бурхан сахиусных нь юм руу ороод байдаг. Тийм. Тэгээд яг зүгээр одоо юу гэдэг бид нар одоо та нар энэ бурхан номын юмтай тэрслээгүй шүү. Одоо байгаа шүү гэдгээ илэрхийлж одоо юу гэдэг нэг хонх мох зүүдэх байсан ч юм уу те илэрхийлэлмж болгож тэгэхээр тухайн цаг үеийн бас нэг аятайхан элдв дайсангүй амьдарч харагц бодож олсон арга ухаанаас тэр байж болох юм. Бас. Тийм. Нөгөө төр нэг ийм юм байна. Нэг ийм түүхүүд байдаг юм. Энэ бөөгийн удмагч нь ерөөсөө ингээд бас их тийм таслах зорилго бол нэлээд байсан л байгаа юм. Ялангуяа энэ одоо энэ гадны энэ янз янзын орнуудын тийм байсан байгаа юм. Энэ монголчуудын энэ сүр хүчин тэр тэнгэр шүтлэг газар мөргөл энэ бөө мөргөлт нь их байгаад байна гэдэг. Тэгээд их эрдэм чадaltaй бөөгнөрийг одоо янз янзаар одоо юу гэдэм үгүй хийсэн ч тэр үр хүүхэд нь байж идэг. Тэнгуут л тиймэрхүү хүүхдүүдийг нэг лам болгож исэн гэж ярьдаг юм. Тэр онгод юмнаас нь холдуулах гад. Тэгсэн нөгөөдөл нь тэр одоо яггүй л ухаантай хүүхдүүд байж таараа штэ. Эсвэл нэг зүрхтэй бол зүрхтэй, зоригтой бол зоригтой, төвчээртэй бол төвчээртэй, ухаантай бол ухаантай. Тэгээд тэднэр тэр бурхан номын юмыг нь ч айхтар сураа мэдсэн. Тэгэнгүүтлээ давхар нөгөө нэг одоо эсвэл нэг өсөж томроо тэр бөөгийнхаа юмач олоо таниад мэдсэн. Айл алийг нь хослуулцдаг. Энэ зарим дээхэн үеийн энэ хутагт ховилгаад гэж нэрлэгдсэн хүмүүс дотор юм авдар саунд дотор нууцын хингэрэг мингэрэг нууцсан байсан хүмүүс өтер байсан гэж байдаг л юм. Тийм. Яг хөө тийм одоо амд амтсан яриа өтер байдаг л юм. Гэхдээ одоо нөгөө юм өнгөрсөн цагийн тухайд ярьж байгаа учраас шууд тийм байсан гэдээ бас хэлэхэд хэцүү. Тэгэхээр тиймэрхүү байлаас нөгөөтэйгөр юу гэдэг юм одоо тухайн одоо бөө болсон ч аав нь ээж нь
аль нэг нь одоо юу гэдэг юм уу бөөгийн удамтай байгаад тий тэрийгэ залгаад бөө болсон байж болж байна. Эсвэл зүгээр тэр нэг төрмөл бөө хүүх төрлөө. Тэгтэл аав ээжийнх нь ч юм өвөө эмээ аль нэг бурхан сахиус шүтэж явсан тэр нь өвлөгдөөд ирсэн. Тэгээ тэрийгэ чи юу гинтэл одоо хайж устгаад л ээж бас болохгүй шүү дээ тий. Тэгээ тэрийгэ бас давхар ингээд хүндлээ дээдлээд тавьчихсан итэргээ тий. Тэгэхээр асуултын хариулт бол тэр байж болно. Байж болдог юм тий. За тэгвэл тийм байна. Хаа. Тэгвэл хүндлэл дээдлэл гэснээс одоо бид нар бурхны шашны зан үйл засал номтой арай ойрхон байдаг ард юм баг. Тэгвэл бөөгийн тахилын талаар та яриач. Бөөгийн тахил гэж одоо яг ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэсэн юм. Тахил гэж одоо тэр тахил шүтээнийг нэг ярьж байна эсвэл тахилгын талаар ярьж байна. Би тахилга гэдэг үг шүү тий. Тахилга Тэгээ. Яг одоо өнөөдрийн миний ярьж байгаа миний өөр их л олж мэдсэн, судалсан, одоо стол нөгөө онгод тэнгэрээсээ бас ойлгосон тий. Бас олон настай хүмүүс үгээрээ сонсч дүгнэлт хийсэн тэр юмнаас л гарч байгаа. Гэхдээ би өөрөө бөөхөн учрыг бөө мөрөглөөд эндүү сайн мэддгийн учир өөртөө их ихтгэлтэй яриад байгаа. Тэгэхээр тахилга гэдэг юм чинь тахилга тайллага гэж хоёр юм байна. Тахилга тайллага. Одоо сүүлийн үед бол маш их хийгдэт байна. Одоо юу гэдэм хаасайгүй л тахилга болж штэ. Би зөндөл янз янзын тахилга сонсоол байгаа юм. Яг хөө тэр хүмүүсийн итгэл үнэмшил тэр л баг. Тэрийг бол маш олон хүн ингээд цугларсан ингээд байж шах юм билээ. Буруутгаад чи яах вэ тийм. Эсний одоо од мичи тагчин л гэж юм, нар сар тагчин л гэж юм. Уул сайрхад өстө 9 шидийн тагчин. Тэгвэл бөөхөн юм бол тэр үнэхээр бөөхөн юм бол эхлээд онгодоо тагтдаг байх хэрэгтэй. Нэгдүгürt өөрийн онгодоо. Тэгвэл надад их олон янз янзын хүмүүс таарч лээсэн 10 жил 20 жил бөөлсөн хэрнээ чи онгодоо тагчсан нөхөр мэдхгүй. Тэгэхээр тэр энэ цаг хугацаа гэдэг хоосон явуулсан хүмүүс байдаг байхгүй юу? Нэг юм ямар ч нэг юм хувцтай. Тэгэхээр бөөхөн бол ямар ч байсан тэр уул ус дахиас эхлээд ихтээд өөрийн онгодыг тагтдаг. Нөгөө төгөөрийн уул усын дахин гэдэг чинь хоёр янз юм байгаа. Энэ аливаа газрын уул ус чинь ер нь их тийм догшроод бүр ингээд нэг хицүүдээд ёстой л нэг зун нь гантай өвлөн зудтай хицүү болох үе тэр догширсан уул ус тэр ус авдгийг нь аргадаж тайлах юм. Одоо зун нь л одоо хур бороогооч гуйдаг юм уу те? Тайлах гэхээр ямар ялгаатай болох вэ? Догширсан байгаа тэр уул усыг л аргадаж яах тайлах нь байна. Тахин гэдэг чинь энэ уул усаа сэрэж байгаа юм баггүй тэр эзэн лос авдаг юм одоо сэрээгээд энд ийм юм болж шүү тэнд тийм болж шүү гэж. Тэгээд нэг юм ойлгочих хэрэгтэй. Ямар ч уул ус тахилга хийсэн бай, тайлах хийсэн бай. Тэндээс өөрийн энийг ахуй амьдралаа болж бүтээсэй гэж гуйдаг байхгүй. Энэ бол үнэхээр утгагүй асуудал. Би энийг бүр дэндүү сайн мэдж байгаа юм. Тэр уул усандаа л бүх юм зориулагддаг юм. Тэгтээ тэргүй энэ хорвоо дэлхий биднэрт хэрэгтэй байгаа бүх нийгмийн өгчөөд нь штэ энэ байгаль дэлхий. Тэгж яхад бид нөр юу гоох юм бэ? Төрөвчөндөө орох мөнгө гоох юм уу? Өмсөх хувцас гоох уу? Уулзаж учрах хүн гоох уу? Энд чинь тэнэг асуудал байхгүй юу? Тухайн уул усыг тагчаавал тэр уул ус нь л стол нэг өнгөтэй өөдтэй өвс ногоо нургаж тий. Азата булаг шанд нь ундрахтай сайн сайхан байгаад тэр сайхан уул ус байгаль дэлхийн тэг сайхан үед чинь малаа маллаж түүгээрээ шин тижэл нь хангалттай өсөж байгаа хүмүүс чинь өнөөдрийнх шиг нэг маргааш хөөцөлдөх зээлээ гуугаад байдг болохгүй. Нөгөөдөр явах нэг тийм гадаа дотоод явахыгаа гуугаад байдг байхгүй. Одоо хүмүүс чинь болохоор миний амьдрал сайхан болох юм болов гэж тахилгад очиод шүү дээ. Гэхдээ тэр нутгийн уул ус байгаль дэлхий сайн сайхан байгаас гэж ууг нь тахилга тайлга юм чи хийгээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр байдлаа ер нь нэг юм ядуу сэтгэлгээнээс салхал хэрэгтэй. Өөрсдийнхөө л амьдралыг сайхан болгосоо гэдэг юм. Гэхдээ чи биднэрт ингээ харал та. Энэ амьсгалах хагаар энэ уух ус тий. Энд одоо сайхан хангаад ирээд буудлах. Одоо юу гэдэм гэр майхнаа бариад сайхан амарч яг энэ байгаль дэлхий чамд өөрөөсөө шалтгааллах бүхнээ өгцөн. Харин чи өнгөтэй өмсөж амттай идэж аялал зугаалж амжилттай байх чинь чиний хэрэг байхгүй юу? Тийм шүү. Тийм л байна. Тэгэхээр энэ бол ер нь асуултын хариултын дүгнэлт юм бол тэр тахилга тайлга аль нь ч тэр нутгийнхаа уул ус байгаль дэлхийг сайн сайхан байгаасаа гэж
тэр тахилга тайлах хийдэг юм. Нөгөөтэйгүр догширсан байгаа тэр газрын уул усны эзэн л ус авдгийг харагдаж тайлах хийж байна. Нөгөөтэйгүр бас эн чинь нэг тэр сэрээж бас тэрийг тахилга юм хийж байна. Тэр уул усны юм одоо дуудан сэрээгээд энд ийм болж байна, тент ийм болж байна. Зөв. Би таны гаргасан Балар эрдэнэ цадыг гэдэг номтой танилцсан. Уншсан. Тэгээд энэтэй холбоотойгоор дээр үеийн бөө, орчин цагийн бөө хоёрын та нэг ялгааг тайлбарлаач. Одоо сайжирсан юм байна уу? Ямар нэгэн зүйл чинь ер нь бол сайжраад ингээд яваад идэв шүү дээ. Сайжраад байна уу? Муудаад байна уу? Юу ялгаатай байдаг юм бол? Сайн тал нь гэж яг юу байгааг хэлэх вэ боддоор? За. Одоо хуучны одоо юу гэдэг юм одоо энэ бөөнөр өнөө цагийн одоо миний энэ амьдарч байгаа цаг үеийн бөөнөр те энэ ялгаа юу вэ? Сайн тал нь гэвэл бид нэр хүсснээ хийж байна. Хүсснээ өмсөж байна. Хүссэн газараа очиж одоо яста тэр зан үйл 9 шидэм хийж байна. Хинч хоригл цагтахгүй байна. Хаач та галхуу асаагаад 2 3 зулаа цуглараад юу л юу хийж байна. Дураараа юмыг хийж бүтээж өмсөж байна. Зарим худалдаад авчиж байна. Дэндүү нөгөө нэг одоо юу гэдэг юм чөлөөтэй болсон байна. За сайн тал нь энэ. Саар тал нь юу гэж? Энээс бусад бүх зүйл нь баг саар тал болоод байна. Нөгөөтгөр энэ их дураараа байгаа ч сөрөг тал нь. Сөрөгт бараг сайн юм байхгүй гэдэг шүү дээ. Яг хөө гэтээ бөө одоо энэ цаг үед ч гэсэндээ чи бидний амьдарч байгаа цаг үед ч гэсэндээ бөөнөрийн тусыг хүртсэн олон хүн бий байна. Тэгээ сайн тал байгаа. Тэгээ. Гэхдээ нэг юм ялгааг би олж хараад байгаа. Хуучин бол ёстой жинхэнэ бөө тэр болж бөөлж тэр онгод тэнгэр хий битээ хийсэглэн дүртэй тэр зүйлтэй нөхцөх ёстой хов тойрогтой тэр төрмөл хүмүүс нь л жинхэнэ тэр бөөгийн зам бөөлж явсан байна. Одоогийн юу нь бол асуудалтай буй зовсон хүмүүс нь бөө болоод. Нэг гэсэндээ зүгээр шудраг хэлэхэд өмнө нь бол тийм шилэгдмэл сор хүмүүс нь бөө болж исэн бол одоо хамгийн зовсон сул дорой хүмүүс нь их бөө болж байна. Тэр хүмүүст өөрсдийнхээ алдааг ямар нэг юм дээр тохох гэсэн үзэлч байгаад тах шиг байна. Архинд ороод айгүй хэцүү явсныхаа шалтгааныг онгодтой холбож байна. Би энэс л болоод байгаа юм шиг тийм үү те. Эсвэл энэ бие хайрлахгүй элдв янзын юм хэрэгтэй хэрэггүй мэдэж ууж өөрийгөө өвдөгчөө тэрнийхээ шалтгааныг бас онгодоо сайж байна. Нөгөө л бусдаас зовсон буруу гэдэг. Эсвэл нэг юм өөрөө тэр одоо санхүү эдийн засгаач тооцоолохгүй байсан уу 9 шидийн үр ширтээ болчоод тэрнийхээ асуудлыг бүү болохоос айж. Нөгөө бөөнөр нь яг тэрийг нь онцолж хэлээд байна. Тэнгуул тэр хүмүүс нь ч итгэж байна. Би буруугүй юм байна гэж. Үгүй. Яг хөө мэдээж тэр нэг түрүүн хэлсэнчлэн ганц нэг тийм өвдөх барих юм бас байж л байна. Тэгэхээр нэг ялгаа нэг гэвэл энэ цаг үед жинхэнэ бөө болох ёстой хүмүүс нь гэхээс илүүтэйгээр нөө бөө болох ёсгүй асуудалтай хүмүүс нь маш их бөө болоод нийгэмд яг өөрсөн шигээ хүмүүсийг бүтээж ин эргээд тэр нь яаж вэ гэхээр яг л нэг юм ханиат шиг халдварлаж байна. Юу гэдэм нэг хүн дээр очлоо. Их үр ширтээ байгаа сал царнаад байгаагаа ярьлаа. Шалтгаан нь чи бөө болох юм байна гэлч. За тэр хүн нэг юм өмсөөд нэг юм зүгээд бөө болчлоо. Дараа нь эргээд яг тийм хүмүүсийг л бэлдээд байна. Эргээл чиний наадах чинь юм бөөс болоод байгаа юм тийм болчдөг хүмүүс. Тийм. Одоо эн чинь ингээд чи нэг сарын дотор ингээд ямаа бэлдэхгүй бол айгүй хэцүү юм байна шүү гэд. Тэгээ нөгөө жоохон багхан мохос өсгтэй хүмүүс чинь нэрэж надад тийм болчих юм бол эсвэл нэрэж миний болохгүй бүтгэх байгаа нэг онгод тэнгэр өвөө эмээс болоод байгаа юм болов уу гэдэг. Тэрийг тэгээ ингээд нэг нь 3 9-ийг ч юм уу гих мэтчлэн ингэж бүтээгээд нийгэмд маш олон хүмүүс гараад тэгээд тэрний үр дүн яаж нэхэр зарим 103 сар нэг хэнгэрэг нүдэж байгаа болохоо ойлоод нэг ууланд авч хайж. Зарим нэг жил ноцолдоод болохгүй болоод бас нэг хүн дээр аваач шатаалгаж. Эсвэл тэгээ нэг аваа дээр тавиад. Эсвэл тэрний үр дүнд нэг юм гэртээ нэг юм авдарталт хийсэн хүмүүс зөндөө шүү дээ. Тийм. Нэг бөө болсон гэсэн тэгтээ тэгээд ингээд далт хийсэн. Тийм хүмүүс зөндөө байгаа шүү. Тэгэхээр нэг ийм нэг юм халдвар маягийн юм шиг юм тарж байгаа байхгүй. Энэ бол яг үнийг хэлэхэд тэр бөө болох ёстой хүн зөв болж танихгүй. Тийм байна. Тэр нь л байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр сүсэгтэй хүндээч тэр шүтлэг мөргөлийг одоо хүмүүст ойлгуулах гэж байгаа тэр бөө хүнч тэр хайлал нь л нэг юм за одоо яхав зүгээр би жоо өгөөсгөж ярих гэж байгаа юм биш. Гэхдээ бодит үнийг угаасаа миний ярьж байгаа нийгмээр бүгд харж байгаа юм чинь онцлоод хэлж байгаа юм шүү.
аль аль нь харлахan байгааг нь шинж. Мэдхгүй байгааг нь шинж. Би яг үнийг хэлэхэд зүгээр маш олон тийм үнэтэй болчихсон. Таарч лээс. Нэг л 10 жил, 20 жил, 30 жил бөөсөн гэх боловч миний өвөө, миний хоёг, миний хингэрэг гэхээс биш бөөгийн яс, бөөхүн, бөө мөргөлд тэр ерөөс ойлгохгүй хүмүүс зөндөл байсан. Яг үнийг хэлэхэд. Түрүү хэлсэнчлэн онгодоо дахиж үзээгүй 10 20 жил болчихсон ихэрнээ 10 20 шавтай хүн зөндөл шүү дээ. Тийм. Зарим хүмүүс одоо тэр авдар савн дээр байгаа зүйлийг утгыг мэддэг шүү дээ. Алийг нь шүтээд байгаагаа хэлж мэддэг шүү дээ. Тийм би яг наадах чинь бас асууя гэж бодчихлоо. Нэг юм өмсөөд нэг юм зүгээд гэж яриад байна. Авдар савнд хийсэн ингээд нэг хоёуг дуулах. Тэгвэл энэ бөө хүний энэ хоёуг дуулах энэ хувц сэргэлслийн талаар та нэг яриач. Энэ үнэхээр одоо гол зүйлнүүд юм. Энэ хоёуг хэрэгсэл хувцсгүйгээрээ бөөхөн одоо онгодтойгоо уулзах чадахгүй юу? Яадаг ямар холбоотой учиртай байдаг юм бол. За энэ дээр айгүй гоё нэлээд одоо дэлгэрэнгүй тайлбарлая те. Нэгт одоо юу гэдэм бөөгийн хоёуг хувцс идэл хэрэглэл өв уламжлагдаад үлдчихсэн зүйлүүд зөндөө шүү дээ. Эрт дээр бөөнөрт хоёуг байсан байна. Гэж байх ёстой болол тэднэрт байсан байгаа. Бид нар ч нэг юу гэдэм хуушны эртний бөөнөр ийчид гайхамшигтай тийм түүхүүдийг зөндөө сонсдог шүү дээ. Зөндөө сонсдог шүү дээ. Тийм. Одоо тэгээ тэр хүмүүс ч бас хоёуг хувцс байсан л шүү дээ. Байсан л байна да. Тэгэхээр хэрэгтэй л байсан байгаа. Хэрэгтэй л байгаа. Одоо хүмүүс бол яг нэг зарим иймэрхүү нэг юм бүлгэм ч юм уу нэг мурсгал маяг юм гарчаад байна. Оо одоо өстө мундаг бөөнөр бол зүгээр шууд тэнгэртэй ярьдаг гэдэг ч юм уу те. Тийм хэрэггүй гэтэргээл. Байгдаг болохоор байх ёстой болохоор Монголын ямар ч угсаатанд байгаад байна. Бүрайд бөөнөрт тэр дарахад бөөнөр тэр халах бөөнөр тэр хотгоод тэр урайнхаа бүгдэнд нь л байсан байна. Тийм байна. Нөгөөтгөр тэр хоёуг хувцс идэл хэрэглэл чинь маш нарийн нандин хийцтэй. Тийм амархан хийгээд бүтчихдэг юм биш. Ер нь бөөхөн шууд нэг хоёуг сарын дотор хийгээл энэ миний хоёуг гэдэггүй байхгүй. Тэр чинь 5 жил, 10 жил, 20 жил магадгүй тэр бөөгөө өнгөрөн тэр хоёуг хувцс хөгжиж явдаг юм байхгүй. Дайнд ороход хоёуг мэт, далаад ороход зам мэт гэж тэгж хэлж байна да бөөнөр. Тэгээд тэгэхээр энэ хоёуг хувцс бол байдаг зүйл байх хэвээр. Ёстойдоо тэрийг маш нарийн арга ухаанаар хийдэг. Гэхдээ бөөгийн хоёуг бол мэдээж дахин давтагдахгүй өөр байдаг. Тийм боловч юм хитрхи нэг юм холион бантан юм шиг байж болохгүй. Одоо хүмүүс чинь нэг юм би нэг юм улаан юм зүудлээ, би нэг ногоо юм зүудлээл, би энэ дээрээ нэг юм зүудлээл гээл ингээл юм зүудлээч байгаа юм эсвэл тэрэндээ үнэхээр дурлаатж байгаа юм уу мэдхгүй юм гэл зохиогоод нь штэ. Тэр утгагүй хэрэг. Тэгээ нөгөөтөг нэг юм бөөн мэддэхгүй, лам мэддэхгүй тийм болоод нь штэ. Тэр хоёуг хувцс одоо тэр бөөгийн тэр өмсгөл зүүсгэл тэр хоёуг байгаагийн чинь бас нэг юм нь бид нар бөөгийн соёлын бие төвийг энэ биеэрээ тээж яваа хүмүүс байхгүй юу? Энэ биеэр тээж яваасаа, өв тээж яваасаа. Тийм хүмүүс чинь тэр юм маш нарийн судалгаатай хийж. Түүнээс захаас нэг дээлийг авч өмсөөд нэг захын газраас нэг 100 могоо авч хатгаад тэгээ бөөлдөг бол тэр одоо тэр өв биш шүү дээ. Тэгэхээр тэрийг маш нарийн арга ухаанаар гэхдээ юмыг бас нэг юм домнох арга биш шүү. Бас нэг юм чинь бас нэг бөө болгон аливаа амтны арьс ус ашиглаад байх хэцүү учраас нэгийг нөгөөгөр нэг юм аргаж домнох тиймэрхүү зүйлсүүд бол байлгүй л яг орлуулах ч гэдэг юм те. Тийм байна. Тэгэхээр бөөгийн нийтлэл хэрэглэл хоёуг хувцс тэр юм бол бүгд тэр Монгол бөөгийн соёл тэр соёлыг энэ бөөнөр зөв авч явах хэрэгтэй байхгүй. Тийм хямдхан авч яваад хэрэггүй. Юу гэдэм нэг юм хаа нэг газраас нэг дээл нэг 10 20 цаас татчаач гэж ярьж байгаад аваад нэг тэрийгээ өмсөөд нэг юм том гутал өмсөөд ир чинь тэгээ нэг юм ингээд нэг захаас нэг хингэрэг аваад тэгээд тэр хэрэггүй. Яг би тиймэрхүү юм дээр жоохон шүүмжлэлтэй хандсан. Гэхдээ би тэр шүүмжлэх гээд байгаатай биш. Эн чинь миний нөгөө нэг итгэж шүтдэг бид бүгдийн итгэж шүтдэг Монголын уламжлалт шүтлэг бөө мөргөлийн өв соёл яригдж яхад тэрийг харсан ч хараагүй юм шиг байх юм бол би бас энэ бөөгийнхөө мөн чанараас ухарж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр дуурхал хэрэгтэй. Харин энэ хүмүүс намааг үгүйсгчлээ гэхийн оронд энэ ярьж хэлсэн дотор нь юу үнэн байна? Тэ эндээс юу ойлгож авах вэ гэж сонсох хэрэгтэй байхгүй. Тэр дайны сэтгэлийн хаттай тэнхээтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээд надад байгаа юмыг минь үгүйсчихлээ. Би энийг ч ястаа сайхан торог дурдангаар хийсэн гэж явах юм бол
Тэр тэгээд мунхгийн ёроолгүй харахгүй л живж байгаа юм. Тийм. Тийм. А тэр дахил гээд нэг яасан штэ. Энэ бөө болгон чинь өөрийн юм онгох шүтэн байдаг байхгүй юу? Айлч бөөд. А тэгэнгუут л энэ би ингээд янз янзын бөөнөртийг харахад нэг авдран дээр 9 шидэ юм тавьсан байна. Өө янз юм. Тэгтээ айлын шүтээд байгаа маа гэдгийг хийжэж мэдэхгүй. Чи энэ асаас нь зулаа шүтээд байгаа юм уу? Энэ дээр тавьсан энэ модоор сэлцэн морио шүтээд байгаа юм уу? Чи айлын шүт эсвэл энэ авдраа шүтээд байгаа юм уу? Зарим нь ингээд арх марх хадганд ороогоол тавьсан. Эсвэл чи энэ хадганд ороос архиндаа мөргөөд идэм вөхөр мэдэхгүй. Манаахан ингэдэг ёстой гэд. Манаахан гэдэг нь хинийхэн гэхээр манаа галынхан. Бид нар ингэдэг. Чи манаа ёс гэдэггүй чи Монгол бөөгийн ёс байхгүй юу? Тэгэхээр юу гэдэм бөө болгон өөр ингэсэн онгох шүтэнтэй. А тэр онгох шүтэндээ зассан идэ будаа тэр юм чинь дахил болж штэ тий. Тэр онгох шүтэн одоо энэ бөө болгон ч гэлтгүй ер нь Монгол айл болгон л өөр ингэсэн онгох шүтэнтэй байсан байгаа. Энийг бөөтэй айл нь бөө нь өөрөө тахдаг бол бөөгүй айл нь бөөл залж авчираад тахиулдаг. Өөрийн гэрийн онгох шүтэн. Тийм байсан байгаа. Тэгээ энэ онгох шүтэнийх нь энэ соёлыг бас энэ манжидын энэ үед л их устгасан гэдэг. Бүр бодлогын чанартай л устгасан гэдэг. Нөгөө нэг тэрэндээ хүмүүс нь мөргөөд идэг, шүтээд байдаг. Тэгэнгუут л тэрийг нь баг энэ цуглуулж байгаад энэ Монгол гэрээс том болтон аваалж байгаа шатааж ярьж исэн тийм түүхтэй байдаг. Тэгэхээр юм айл гэрийн гэр онгох шүтэн гэдэг чинь ганцхан бөө хүнд биш, эсвэл ганцхан бөөтэй айл биш. Монгол бүхэл айл өрхөд байсан. Одоо энэний чинь жишээ нь бас захын аймаг сумдар ганц нэг хадгалагдаа үлдсэн ба штэ тий. Зарим нь янз бүр бүс даав маягийн хэлбэртэй болгоод тэр энэ онгох шүтэн гэдэг энэ соёлыг бас хүмүүс сайн судалж мэдчихгүй л их зүгээр байгаа даа тий. Тэгэхээр чиний дахил дээр чиний шүтэг дээдэлдэг юм байхдаг хэвээр. Чи тэрийг утга учир агуулгыг нь мэддэг байх хэвээр байхгүй юу? Тий. Түүнээс шиш тэр авдран дээр пинк шүүгийн юм хүртэл ингээд тавьцсан байх юм л тий. Мэлхий зоос цуцсан мэлхий итэрч гэдэг юм уу тий. Тэгээ энийг шүтээд байгаа юм гэхээр хэлж чадахгүй. Чи яг алигаа шүтдэг гэхээр хариулж чадахгүй. Яг тэгэхээр тэр энэ юу вэ гэж байгаа мухар сохроор мэдэхгүй байж даган дүрайхын л гай байхгүй юу? Тэгээд манай галын ёс гэж хаач байхгүй. Бидний ёс гэж байхгүй. Энд чинь Монгол бөөгийн соёл уламжлал. А яг хөө мэдээж бөөгийн өөрийн арга барил онцлог байна шүү дээ. Мэдээж бөөгийн өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлч байдаг юм уу? Үг хэллэг, үйл хөдлөл, арга ухаан тий? Тэр хэлбэр хийц өөрийн байлгүй л яах вэ? Гэхдээ тэр чинь ондоошл юм байна шүү дээ. Түүнээс шүү нэг юм миний ёс гэдэг нэг юм хайрцаглагдаад өөрийн гэсэн нэг юм тусдаа ёстой гэх биш чинь Монгол бөөгийн ёс яригдах хэрэгтэй байхгүй юу? Зөв. Тэгвэл багшаа энэ бөөхөнд цэрлэх ёстой зүйл гэж юу гэдэг юм бол одоо ингээд одоо янз бүрийн зам миний тэнийгээд янз бүрийн байдлаар хийж байгаа шүү дээ. Гэхдээ үнэхээр одоо цэрлэх ёстой. За бөөхөн гэдэг хүн ийм зүйлийг хийж болохгүй гэдэг тийм зүйл одоо байгаад тах. Байна. За энэ дэр би нэлээд яриа. Тэгээд энэ сүүлийн асуулт болгоод ингээд хоёлоо өндөрлөх үү энэ удаа. За тэгье. За жоохон яг хэд нуршууд яах вэ гэж бодлоо л доо. За монголчуудад маш их цээрэлдэг бас байна. Би бүр заримдаа яасан их юм цээрэлдэг юм бэ. Тэгээд яасан энэ буудартаж хандгүй, яасан тэрийгээ одоо засуулж хандгүй гайхдаг байхгүй юу? 7 болгон сэвтдэг юм уу? Яадаг юм? Сар болгон сэвтээ буудартаад идэв юм гэх нэг юм. Хөө тэгэл 9 шидийн юм дуурахад л одоо нэг сайн муу гээл одоо энэ хэрэг дуурлаа шүү дээ. Одоо ингээл нэг яхад л нэгэн болохоо болсон шүү дээ. 9 шидийн нас цэрлэн. Янз янзын юм хагарч гимтгэд чи цэрлэн тий. Тэгсэн хэрнээ хүн муулаад худлаа яриад хүн гүтгэж явахдаа цэрлдэггүй юм билий. Хүний араар муу хэлж муухай ярьж мунхаглаж явахдаа цэрлэхгүй юм байж нэг юм эвдэрсний төлөө цэрлээд байх юм билий. Эсвэл энэ бөөнөр чи нэг юм хүнд засал хийчээ тэрнээс болоод цээрлэл би нэг хүнд ийм хийцэн чи би өөрөө сэвтлээ бузартлаа тэр хүний гайг авчлаа ёстой нэрээ зовлоо гэл тэгээд ах юм бэл. Гэхдээ тэгээд байгаа бол чи бөөлмүүлж яахын тэр больчих хэрэгтэй шүү дээ. Үгүй тийм. Үгүй гэвэл үгүй гэх хэрэгтэй шүү дээ. Чиний л ирэх шүү дээ. Чи үгүй би иймийг үзэхгүй арахгүй бөөлөхгүй арга засал хийхгүй болдгоо ингэвэл чиний л ирэх шүү дээ. Тэгэхээр тэгээд тийм юмнаас ингээд цээрлэл сэвтэл ингээд болохоо байчдаг юм
байцдаг. Тэгээ тэрнийг нэг арх дар суугаад гаргацдаг ч гэж яах шиг. Энэ чинь мунхаг яс ихгүй юу? Чи бөө хүн чинь одоо хад мэд сэтгэлтэй гам мэт биетэй гэж нэг баргийн юм цэрлээд одоо нэг ингэ сэрвэд ч гэдэг юм уу те. Байдаг байхгүй. Жишээ нь одоо юу гэдэм би ч гэсэн жоохон хүүхэдтэй. Манай ихнэр чи би давхар байхад намаа ингээл бөөлөхөд төшин 9 шидэл хүн ирнэ. Янз бүрийн л юм болж байгаа. Тэгээд тэрнээс л нэг юм бүр нэг юм болохоо байгаад яасан юм байхгүй. Тэр хүний нэг тийм нэг юм харлаган зандал их байгаад байгаа. Тэгж их тэгэл 9 шидийн юмнаас ингээд цэрлээд ижиж хүнийг талаар л муу хэлж муухай яриад л худлаа гүтгээд л те эсвэл нэг гайгүй амжилттай нэг ам уралдаж муулахтаа цэрлдэг юм бэлээ. Тэр л сонирн байгаа. Харин нэг юм их хэлчихэд бөөхөн нэг юмнаас үргэлжл айж явах хэрэгтэй. Тэр худал хуурамгаас. Тэр шунал юмнаас. Одоо энэ зүгээр тэмцэхэд тэр дотоод сэтгэлдээ энэ зүйлтэй тэмцэх маш хэцүү зүйл. Гэхдээ ялч чаддаг зүйл байхгүй хүн бөөхөн өөрийгөө. Би нэг л юм хэлмээр байгаа. Бөөхөн хүнд үнэнхүү сэтгэлээр туслая гэсэн тэр чин сэтгэлийн хүслээс бас улбаач бөөхөнөөс маш их хүч гардаг байхгүй. Үнэхээр энэ хүнд би туслах юмсан. Энэ хүн чи өстой нэрэ босох ёстой юм, сэхэх ёстой хүн шүү гэж чин сэтгэлээсээ тэгж байгаа бөөгөөс маш их хүч гарна. Харин тэр хүний хүн чигээр нь харахгүй энэ хүний энэ нэг сүсэг дээр нь тэдний юм авъя, тэрийг яа гэж нэг юм шунлын нүдээр харж байгаа бол чи тэгэл алдчихж байгаа юм. Мэдээж өгж авах юм байна. Чи авсны дайны юм хүнд өгдөг байх хэрэгтэй. Үлийн үр ялгаагүй. Үгүй ялгаагүй. Бүр тэгээ итгэжүүл зүгээр. Энэ үнд өстө тэр бөөгийн хийсэн буруу буцаад өөр дээрээ засалгүй гэж тэр бөөх хүний буруу муухай хийсэн тэр үйлээ юм өстө өөрөө бараад дуусахгүй бол үр хүүхдээрээ тэр өстө үнэхээр аимшигтай юм зөндөө. Бөөгийн хийсэн буруу буцаад өөр дээрээ засалгүй. Тийм. Тэр одоо юу гэх юм чи одоо ёстой тэр шунаг хүслээсээ харлаган байдлаасаа тэр үзэж муу муухай юм хийх санахч байд юм эсвэл хүнийг ашиг хонжоогоор харах юм бол эргээ чи тэрийг заавал төлнө. Төлөхдөө чи хэд дахин нугалж төлнө. Тэгээ чиний үлдсэн насандаа тэрийг энэ биеэр өстө үйл ага идлээ төлж барахгүй бол үр хөвчөн л. Тэгэхээр миний хийсэн буруу муухай юм эргээд над дээр өстө бум түм болоод л ирдэг гэж итгэж тэгж айчих. Хадгалаад тэр нэг юм тэр зүйлийг итгээд ингэ яачих юм бол өстой тэр нэг цээрлээд хүн өөрийгөө бас нэг бариад авах. Ядчлаа. Тэгвэл нэг юм байна. Чи үер орсны дараа шууд уухаж яах. Үер буусны дараа. Үер буухаас өмнө шууд уух хэрэгтэй шүү дээ. Тийм чинь анханасаа энэ сэтгэл дотроо тэмцээд өөрийгөө ялаад одоо ёстол тэр дотоод сэтгэлээ гартаа хатгачих хэрэгтэй шүү дээ. Мэдээж авах байна гэдэг шигчлэн би авсны дайны энэ хүнд өгч чадахгүй тий. Тийм сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд яг вэ тэр олны өгсөн өргөл барьц өглөгийг бөөл ам гэлтгүй бүгдээрээ л авч л байгаа. Тэрийг өстө тэр онгод тэнгэртэй ч зарцуулаад өөртөө ч зарцуулж л байгаа. Гэхдээ тэрэндээ хань чаддаг л байх хэрэгтэй. Нэг юм дутуу байлаа гэ тэрийг юуш дутуу байхгүй гэж нөхөн гэвэл чиний амьдрал хизээш нөхөгдөхгүй. Тэгэхээр хэлсэндээ хурж авсандаа хандаг, өгсөндөө харамсдаггүй. Тийм л. Тэгэх юм бол сайн бөөгийн, үнэн бөөгийн өстө үр хүүхэд өстө тэр 9 үеэрээ жаргаж явчихсан магадгүй юм. Тийм өстө сайн сайхан явахыг алиг тэрхүү. Ер нь үнэн зөв явсан хүний зам тэр дайны л бас дардам сайхан л яа. Тэр бол өстө энэ бол нэг юм шашин ч юм уу шүтлэгтэй холбоотой ёс уламжлал дүүрэн биш. Энэ бол амьдралын хууль. Тийм. Энэ тэгтээ дэргүүл энэ амьдрал байгалийн хууль. Тийм. За юм л байна. За маш их баярлалаа. Бид хоёр бөөмөргөл гэдэг сэдвийн талаар жоохон хэсгийг ингээд самурдаад өнгөрлөө. Багш маань та нарт дэлгэрэнгүй тайлбарсан байх гэж найдаж байна. Бид чадхаараа та бүхний мэдхийг хүссэн асуултыг асуухыг хичээлээ. Тэгээд сайхан тайлбар өгсөн цаага багштай баярлалаа. Энэ удаагийнхын дугаарыг үгээр тусгая. Жаргая.